За гişүүд өдрийн төрх энэ 2022 онд яг энэ их хурлаар орж ирж ирсэн би их тод санаад байгаа. Яг тэгэхээр тухайн үед нэг Улаанбаалгын нэвтрүүлэг хийдэг тэрүүгээрээ энийг ярьж ирсэн. Ганцхан энэ одоо шатгуунтай холбоотой, шатгуунаа доктортой нийлүүлэлттэй холбоотой асуудал биш байна. Олон улсын харилцаа геополитикийн асуудал байна. Манай тусгаар тогтнолтой холбоотой асуудал байна гэдэг. Ингэж болохгүй гэдэг утгатай бас энэ нэвтрүүлэг хийж ирсэн. Тэгээ өмнө нь бас чуулганаар энэ их хурлыг байх үед бас энэ хилцээр орж ирэхэд бид нар бас энэ саналаа хэлээд манай байнгын ороод дэмжээгүйгээр гаргаж ирсэн. Тэгээ яг миний ойлгоод байгаагаар энэ за манай агаарын хөдөлгөөний шатхууны хэрэгцээ нэмэгдээд байгаа. Нийлүүлэгч тал нь асуудал үүсээд байгаа. Тийм учраас доктортойгоор шатхуунтай байхын тулд тодорхой хилцээр хийж бүр буулт хийж байгаа л гэж би ойлгоод байна. Тэгээ энэ дээр жишээлбэл одоо сая хассан гэж хэлж байгаа 7 дугаар зүйл дээр тодорхой хуулийн өөрчлөлт байх юм бол одоо энэ баг хэрэгсэхгүй хүлэмжшөөрөхгүй хэрэгжүүлэхгүй байж болохоор иймэрхүү буултууд энэ төр хийжсэн. Тэгээ сая засварыг би ойлголоо. 7 дугаар зүйлийн 2 дугаар доголыг аваа хийсэн байна. Тэгсэн чинь бүр байснаасаа дордчихж байгаа юм шүү. 7 дугаар зүйлийн 1 дугаар доголь дээр болохоор нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлыг дороотоход хүргэсэн гэж дороотоход хүргэсэн гэдгээ хэлээд 2 дугаар доголоор дороотоход хүргэнэ гэж юугаа хэлээд байгаа юм бэ гэдгийг 2 дугаар доголоор тайлбарласан. Энэ дэр хуулийн өөрчлөлтүүд болон бусад юмнууд гэдэг ингээд тодорхой заасан байсныг нь энэ доголыг хасчаар одоо сүүлдээ юуг дороотсон гэж үзэх юм бэ? Батнайрамдлаа Батцанбөрлөө байж та. Тэг юу дороотсон гэж үзэх юм бэ гэдгээ тодорхойгүй орхичж байгаа. Тэгэнгүүт одоо юуг л бол юуг одоо нөхцөл байдлыг дороотууллаа гэдээ аваад үзчих юм шүү. Ийм нөхцөл байдал. Ер нь бол одоо бид нар ингээд нэг талдаа нэгт тулсруулах үйлдвэр байгуулад энэ шатгууны хувьд бид нар бас хараат байдлаасаа гарыг гээд ингээд яваад байдаг. Нэг талдаа байнга авдаг 100% нийлүүлдэг газартайгаа доктортой ингээд 20-15 жилийн хилцээр байгуулад ерөөсөө эндээсээ л аваа явъя гэдэг. Энийг хилцээр биш нэг юм тулгалтууд л ингээд нэг тогтмол яваад байдаг юм нөхцөл байгаа. Мэдээж хэрэг бид нар байгаа нөхцлөө ойлгуулгүй л яах вэ? Гэхдээ арай л дэндүү өндөр төлбөрөөр бид нэг юм шатгуунтай байх юм хилцээр хийгээд байгаа юм биш үү дээ гэдэг л ийм байр суурийг байнга илэрхийлээд байгаа. Энэ дээр за данднам за лодосон богшууны асуултанд хариулъя. Бас тийм боломж л байгааг үгүйсэхгүй би ч бас одоо өөрөө энэ асуудал төр нэлээд одоо энэ ер нь их хурлаар орж ирэхэд өнгөрсөн аваар орж ирэхэд бол одоо орчуулгын алдаач байсан бах нийт одоо байнгын ороодоор яригдсан 6 асуудал үүдг. 6 асуудлын одоо өнгөрсөн хугацаанд цайдын одоо ажлыг аваад одоо үндсэндээ 6 бараг 7 удаа уулзуудаа орсууд 8 удаа уулзсан юм онлайнаар оруулаад ярилцсаар байгаад үндсэндээ 6 асуудлын 5-ыг нь Монголын талын саналаар 100% томьёолуулж чадсан. Сайжруулсан гэсэн үг. За 2 дугаар асуудал бол одоо самбог гүшүүнэ энэ хилцээр манай дотоодын газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа одоо бүтээн байгуулалтын ажил дуусаад бүтээгдэхүүн гарахад тэндээсээ шууд авах бүрэн эрхтэй бид нэр зөвхөн Оросоос авах албагүй. Энэ хилцээрийн үр дүн тийм ээ. Зах зээлийн үнээрээ хямд үнээр авах бүрэн эрхтэй манайх. Энэ хилцээрээр бид нэр зөвхөн Оросоос авах гэсэн хязгаарлалт байхгүй. Хэрвээ Сингапурын бирж дээр хямдхан байвал Сингапуроос авч болно. Хятадаас авч болно. Тэгэхээр энд бол одоо хилцээр дээр бол бид нар бол нэлээд бас тийм өөрсдийнхөө одоо талын байр суурийг нэлээд хатуу хамгаалж авч гарч чадсан. Ийм л одоо үр дүн байгаа л да. 7 дугаар зүйлтэй холбоотой асуудлыг бол гадаад хэргийн яамны гэрээ эрх зүйн газрынхаа хариулсан зөв бах. За юу вэ? За манай хишиг далаа хариулчих. Ер нь бол ийм байгаа. Олон улсын хуучин бол яг одоо тулгцсан чим шиг нэг юм бүрийн бүх юмнуудаа заагаад хатуу хөдлөхгүй шүү гэдээ оруулаад ирсэн байсан. Одоо бол бид нэр олон улсын гэрээ хэлцлийн зарчмаар явъя гэдэг өөрчлөлтийг л оруулсан гэж ойлгохоор байгаа. Тэгж одоо ойлгож байгаа. Гадаад хэргийн яамны гэрээ эрх зүйн газрынхаар хянуулсан. За манай хишиг далаа дараагаас үргэлжлүүлээд хариулчих. за эндрийн микрофон. За жүлтэр эрдэс байл яамны газрын төсний бодлогын газрын дарга ашиглалаа. За 7 дугаар зүйл бол ерөх бүхэлдээ Монгол Улсын хууль тогтоомжид гэрээ зурсан өдрөөс хойш
өөрчлөлт орсон тохиолдолд одоо эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзээд энэ өөрчлөлтүүд дордуулсан зүйл залтвал үйлчлэхгүй гэсэн утгатай. За хоёр дахь тоглоом руу бол энийгээ бүр тодруулж өгөөд тодорхойгүй одоо хөнгөлт давуу эрхийг цуцлах нь гэдэг. Ямар нэгэн байдлаар компанид бид нар бол давуу эрх юм зүйл бол энэ дэр байхгүй. Цорын дац объектын асуудлыг хамтарч эзэмшгэл зохицуулалт байгаа. Дэндүү нарийсгсан юм зүйл залт тодорхойгүй зүйл залтууд байсан учраас энийг хасаад зөвхөн ерөнхий олон улсын гэрээнд байдаг энэ Монгол улсын хууль тогтоомжид өөрчлөлт оруул гэрээ зурсан өдрөөс хойш өмнө нь мөрдөгдөжсэн хууль тогтоомжийг дагаж мөрднө гэдэг ерөнхий байдлаар л болох.